Монголын залуучуудын холбооноос гуталтай жагсаалыг өнөөдөр Чингисийн талбай зохион байгуулж байна. Төв талбай заларсан гуталнуудтай хамт харах шиг амьдрамааргүй байна. Парк аврын эдийн засаг илгээрээ хэвтлээ зэрэг үгсийг хамт байршуулжээ. Жагсаалыг сонирхсон иргэд Монголын залуучуудын холбооноос гаргаж байгаа хар цагаан жагсаалтанд улс төрчид болон эрх мэдлэлтнүүдийн нэрсийг бичиж саналаа өгч байлаа. Иргэдийн хувьд цагаан жагсаалтанд Монгол Ардын намаас Улсын хурлын гишүүн Нямдорж, Монгол Ардын намын дарга Инх болт, ерөнхий нарийн бичгийн дарга Мөнхбат, Улсын хурлын гишүүн Хаян Хэрваа Сүүбатул зэрэг олон гишүүдийн нэрсийг бичиж байсан юм а. Харин ардчилсан намаас цагаан жагсаалтанд ерөнхий сайд асан Алтан хувийг, Улсын хурлын гишүүн Амар Жаргал Лүүболт, Батчимэг зэрэг гишүүдийн нэрс зурааж байлаа. Хар жагсаалтанд Улсын хурлын дарга Инх болт, ерөнхий сайд Сайхан Бэлэг, Женко Батлага нарын гишүүд толгой зохиж байгаа харагцсан. Өөрөөр хэлбэл манын гишүүд цагаан жагсаалтанд олноор бичигдсэн гэсэн үг ээ. Гуталтай жагсаалын үеэр Монголын залуучуудын холбооноос эрхлэн гаргадаг сонин сэтгүүлийг иргэдэд үнгүү тарааж байлаа.